сайхан төрсөн нутгийнхаа яруугийнхантай тийм олон жилийн дараа ингээд уулзалтаа ингээд бүгдээрээ сайхан буйны номыг зориод явна гэдэг бол бас л их хүний амьдралд цөөхөн дохиох хувь тавилан юм да. Монголын бурхны шинд олон сайхан түүхэн баяртай үйл тохиож байгаагийн нэг бол Батсүрийн Эрхэнбаатар хэмээх шав маань дээдийн номыг нутагтаа дээдс багш нараараа заалгаж эхлээд улмаар өмнө тэмтэх гээд оршиж байгаа олон мэрэгдийн орон болсон гомон татсан будын гүн ухаан Чорийн номыг үсгээр очиж суралцж байсан одоо саяхан юм шиг санагдаж олон жил өнгөрсөн байна. Ингээд 2023 онд Гэлүгийн Харанбий их шалгалтанд явж эхлээд 2025 онд одоо цогромбын дамжаа барьж номоо дүүргэж байгаа энэ баяр түүл бол Монголын бурхны шинд одоо тохиож байгаа сайхан баяр түүлүүдийн нэг гарцаагүй мó. Гавж цогром Харанбий дамжаа барихад багш бурхад олон лам хуураг хийд орон энэ бүгдийн ач тусаар энэ олон жил одоо ном бүтсэн түүний үр дүн гэж үздэг. Тийм болохоор бид ихэд өдрийн 3 хоол багш нар маань бидэнд бүх цагаа нэг ч үн төлбөргүй ингэж одоо бидний төлөө буйны сэтгэлээр одоо ном зааж бидний өдий зэгтэй болгож өгсөн. Энэ ачийг хариулах жаахан ч гэсэн боломж. Нөгөө талаасаа энэ хүрээдний ном эрдэм нэг дүүрэглээ. Одоо дараагийн шашин номын үйл хэрэгэ бас даатгаж түүний одоо бэлтгэл болгож буян хураахын тулд хурал хуруулах олон хүмүүс хамтдаа буян хийх юм бас боломж гардаг. Ах トゥ ойр дотны хүмүүс бүгдийн л бас сайхан сэтгэл өрөөлөн хүчээр энэ ламуудад энэ төвшөнд хүрсэн байгаа. Тэгвэл тэр хүмүүстэй ч гэсэн бас ирээдүйд сайн сайхан явах өрөөлийн тавуулах тэр хүмүүсээ бас нэг залуурах энэ боломжийг олох үүднээс хурал хуруулдаг. Тэнд бас өрөөл тавьдаг, мөргөл хийдэг ийм олон жил ер нь цаасан дээр бичээгүй боловч байдаг. Тэгээ багштай их баярлж байна. Ийм сайхан орон нутаг үзүүлээд, энэ буян хийгээд, энэ олон лам нартай хурал хуруулаад ингэ. Үнэн сайхан байна. 20 жил Эрхэнбаатар дүүтэй маань хамт суралцсан Эрдмийн эрхэм шав дүүнер, найз нөхөд, эрдэмтэн мэрэгэн багш нар өдөөрөнд нь одоо баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ багшийнхаа үеинд одоо ийм олон лам нартай нүүр төрж уулзаж
За бидний өчүүхэн жоохон ч гэсэн бидний үлмийг бас нээж өгсөн. Багштай их талхаа хамахгүй байна да. Энэ олон жил бид нарыг дээдийн номоор тэтгэсэн Датсангийнхаа өчүүхэн ч гэсэн ачийн хариулахын тухайд олон хуурмуудад өргөл хөндлөл үзүүлж бас нөгөө төгөөр өөрийн хамаатан садны болон өөрийн таньдаг хүмүүс өвлөгийн нийцдийг буян хураалгах юм бас нэг шалтгаан болгож одоо энэ хурлыг өргөн нэрвэх дэлгэр хоруулж бүх нийтээрээ бондоо буян шандж байгаа бас нэг хэлбэр юм болоо гэж бодож байна. Тэр манай Датсангийн хуучин дугна. Тэгээ бид нар 2005 онд ирээд зөвчүүлээ 40 гаруулаа ирээд одоо энэ байр миний хамгийн анхны байсан байр энэ байр. Нэг юм жижигхэн өрөөнд зургуулаа. Тэгээ нэг 7 хоноор нутгаа ярьж байгаа. Энэ манай хоёр Датсангийн гол дугна багхгүй юу? Одоо би хамгийн түрүү хурал хуруулсан дугуй чи энэ багхгүй юу? Дээр нэг Бурхан багшийн хий ачиг хариулсан өдөр би хурал хуруулсан да. Тэр чи би энэ дотор хуруулсан багхгүй. Тэр өдөр 3680 лам тоглосон байсан. Тэр ламнаас тэгээд өрүүлдэг гэсэн. Тэгэж. За энэ манай байр юм. Дандаа монголчууд уу. Далайн багшийн 4 том сургууль байгуулагдсан. Хоёр нь одоо бид нар сая хурал номынхаа үйл ажиллагаа хийгээд өндөрлж байгаа. Гомон Датсан хийд тэгээд өглөө өхөн гороолж байгаа тосоолын хийд байгаа шүү дээ. Тэгээд энэ Гандан Жанцаа, Гандан Шалцаа гэдэг ийм хоёр том бас сургууль байгаа. Голдуу төв түүхтүүд суралцдаг. Гомон Датсанд болохоор Монгол, Буря, Талмаг гэдэг одоо Монгол туурхтнууд голдуу хүмүүс суралцж байгаа. Love.
그래서 로고서 대봐. 뭐 주주라 고문 자성도 제라 처음. 네. 당시에도 차가 고수 그저 고도. Урлаа оруулаад хэдүүлээ. Тэрний эцсийн зорилгонд багштай бараалах байсан. Энэ нэг би жилийн өмнөөс өөцөлдөж ярьж явсараад ингээд ямар ч байсан энэ өдрийг нэг тавуулсан, тэр тавуулсан цагтаа хүрээл ирлээ. Жагараас бурхныг одоо бодитоор харлаа да хэдүүлээ. Бидний нүдэнд хэдий игэл тийм боловч одоо бидний ингээд нэг энтх усыг зориод явж байгаа. Хэдүүлээ олон хургуудад нэг жаахан ч гэсэн буян хураах гэж ингэж хичээж явж байгаа. Энэ бүхэн маань далайн огшийн ач. Далайн огшийн дүүлс ингээл явж байгаа. За бүгдээрэнд нь баярлалаа, маш их баярлалаа. Миний номонд зорж ирсэн. Тэгээд чадхаараад бид хичээлээ тэгээд энүүнийг бүрдүүлж гисэн. Хүүжээ лам, миний шав үлзий өчнөө хүмүүс байгаа. Дарин үед жоохон ядраасан бол уучлаарай. Баярлалаа. Одоо бүгдөө одоо энэ буйнаа сайхан зориулаад дахиж энэ замбуутад бурхан мянган бурхан задарна. Энэ мянган бурхан мянгуулаа энэ энтгэх орон. Тэгээд тэр дорждон гэдэг газар төгс гэгэрлийг үзүүлэх ийм ариун дагшин бурханы орон байна. Тэгээ магадгүй хизээ нэгэн бурханыхан тэр үед энэ оронд ирж бурханы номыг бодит сонсох болтугай гэсэн ийм өрөөлийг бас тавиарай. За баярлалаа та бүхэн.